Бүгдээрээ сайн байцгаана уу? За би өнөөдөр бас нэг шинэ бичлэг хийж гэж одоо сууж байна. Тэгээ би өнөөдөр яг болохоор 21-7 хоногтой жирэмсэн. Яг өнөөдөр 21-7 хоног болж байна. Тэгээд нөгөө 27 хоногийн нөгөө хүүхдийн анатомийн одоо эхо үзлэг гэдэг шүү дээ, тий. Тэрийгээ би өнөөдөр очиж хэлгэнэ. Миний нөгөө үзлгүүд нэг 7 хоногор жоох гойшилцсан яваад байгаа байхгүй юу? Тэгээ өнөөдөр нөхөртөө хамт 3:30-аас эмнэлэг дээр цаг авсан. Тэгээ тэр хоорондоо нөхрөөгөө ирэхээс өмнө нүрээ жоохон будангаа эхний trimester дээр ер нь надад яг болж исэн юмудаа ярангаа бичлэг хийж гэж бодоод байж наа. Тэгээд ерөөдөө нэг буу хаалж байгаа юм шиг тэг хамаагүй ярьж шүү. За тэг өнөөдрийн одоо нөгөө эхо бичлэг болохоор нэлийн удах юм шиг үлээ 30 минутаас бараг цаг болдог гэж хэлнэ. Тэгэхээр нөгөө хоол мол юм мэдээж очихгүй бол бас үсэх юм шиг байгаа. Тэгэж одоод би юу асан сайгяс банштай цайгээд тэгээд ийдсэн чи ямар гоё юм бэ. Банштай цайгээд ийдсэн чи бараг хүс мус гараад бүр амар гоё болоод. Тэгээ сайхан банштай цайгаа идчихээд одоо сууж байна. Явахсам юм идчихвэл зүгээр гэдэг. Тэгэхгүй бол нөгөө нэг хүүхдээ яг нөгөө эхомихоо үзэж явах хүүхдээ чинь бас нөгөө хөдлөхгүй, хөдөлж өгөхгүй. Тэгээд нөгөө нэг бүх хэрэгтэн харахад ч жоохон хэцүү цаг аваад идэгчл. Тэгээ би гяс хайтах үзүүлчихсэ гэд найдаа л энэ одоо тэгээ би яаж мэдхүү. Юуцнийг л очиод үзүүлэхэд. Тэгээ нөгөө гэртээ байгаад хахаар бүр нүрэ бодохгүй. Тэгээ ямар сандаа эмнэлэг явахдаа юм уу те хаяадаа нэг дэлгүр аюу гарахтаа л нүрэ бодоод байгаа тэгээ. Нүрэ бодохгүй болохоор бас нүрэ бодгаа бүр мартах гад байна уу. Тэгээ би одоо чигшүүлээчээ дөрвчээд энэ primer дөрвч чинь. Нэт жоон залхуу үрээд байгаа учраас юу ана кремтгүйгээр кошондод явчих гэж бодоо тийм. За тэгээ эхний нөгөө нэг trimester дээр юу болж гисэн тэрийг нүрэ бодангаа ярий гэж бодлоо. За эхний trimester ч болохоор 1-7 хоногоос 13-7 хоногийн эхний одоо 3 сар буюу эхний trimester гэж явд юм лээ. Тэгээд мэдээж хэрэг бол хүн жирэмсэн болоод эхний 7 хоногоо мэднэ гэж бол байхгүй шүү дээ тий. Тэгээ миний хувьд бол нэг 4-7 хоногтой тестээр мэдчихсэн. Тэгээд юу ажсан учраас тэрнээс эхэлж ярих гэж бодлоо. За би чи яг 4-7 хоног болоод ирсэн чинь зүгээр амжихгүй угаасаа нөгөө шинж тэмдгүүд нь гарч ирсэн. Амар их ядарсан. Тэгээд юу асан? Ерөөсөө л бүр ингээд нойр хүрээдсэн. Би угаасаа айгу нойрондоо сайн байхгүй юу? Тэгээд гисэн чинь нөгөө нойрондоо би 12 цаг өлөггүй унт шүү дээ. Ямар ч асуудалгүй унт шүү дээ хүн. Тэгсэн чинь нөгөө нэг нойрондоо сайн хүн чинь бүр ядраад юугаад ирэхээр амар унддаг болд юм лээ шүү дээ. Бараг сэрүүн байгаа үеийн бараг бага болоод тэгээ би ч бүр өөрөө ирэхгүй нойр хүрээд ирсэн ихний одоо 4-7 хоногоос эхлээд тэгэл яг үдэ сайхан залхуу өөрөөл бүр ингэж хөдлөхмөөргүй болоод өөрөө ирэхгүй залхуу үрдэг юм лээ. Тэгээ би яг тэр үедээ нэг харж ирсэн л да би одоо яагаад ингэж амар тэг бүр ингэж бүр ядаргаанд орсон юм шиг ингээд байгаа юм болоо гэд тэг уншаад юу асан чинь нэг гормоноос болоод тэг хүүхдээ эмэгтэй хүн чинь яг тэг гизэндээ тэгээд ингээд юу хахад нөө бүхэл бие нь ажилт юм элэ л та. Тэг тэрнээсээ болоод ингэж ядардаг гэсэн. Бүр ингээд нэг өдөржин ажил хийц юм шиг ядаадсэн. Гэртээ байгаа юм нэ. Тэгээ би бүр сайхан унтаж авсан. Тэгээ тэрэн зүг байсан юм лээ. Ер нь яг ихний одоо жирэмсэн гэдгээсээ мэдээл те ингээл яг л ядраад эхлэнгууд маш сайн унтаж амар гэдэг юм лээ. Тэгэхээр ерөөсөө санаа зовхгүй бүр сайхан унтаж амраад байвал зүгээр санагдсан. Би бол нэг тийм юу байхгүй. Хөргөө за бай би унтлаа бай гэл тэгээ сайхан унтдаг гэсэн. Йоо. Тэ нэрндээ сайн унчаастаа сайн унтдаг юм лээ. За миний гол хамгийн дөрөнд бол тэгж гарч иржсэн. Тэгээд ер нь жирэмсэн болоод яг ингээ ядраад эхэлж байгаа хүмүүс өөрийгөө хит хүчлэхгүйгээр ер нь сайхан унтаж амарсан зүгээр санагдчихсэн.
Тэгээд эмч мэнчнэр ч гэсэн ер нь зөвлөд юм лээ. Зүгээр сайхан унт санаа зовх юм байхгүй унт. Манай эмч мэнч ч гэсэн уцаар яриад асуухад тэгжсэн зүгээр л унт гэл. Нойрч хурж явах тусмаа сайхан унтаарай гэдэг. Манай эмгтэй ч гэж юм бас ингээл тэгээ бас арайч их ундаад байгаа юм уу гэж санаа зовоод идэв шүү дээ тий. Тихгүйгээр л ер нь сайхан амарч авах хэрэгтэй мөлий тэр үедээ яг ядарч байгаа үедээ. Тэгээ би чи бас юу штэ хоолны дуршил маань нь штэ тий. Бас 4-7 хоногтой үед бол нэг тийм өөрчлөлт байгаагүй шүү дөнгөж нөгөө жоохон байсан учраас тэгэхээр нөгөө хоолоо идэдгээрээ идээл тэгээ шууд нөгөө жирэмсэн болцсон юм чаа нөгөө нэг амар ирүүл хооллохгүй баахан ногоо могоо аваад би чинь смуди жуун баахан жимсэн идэл тэгэл орой хоол молоо хийгээл айгуу сайн хооллсон хоол молоо сайн идсэн би яг 4-7 хоногтой үедээ тэгэл нөгөө витамин нэмэлтүүд авгаал тэгэл яг яс бүх гой гэсэн юмнуудыг одоо хэрэглээл явсан л та. Тэгэхээр нөгөө 4-7 хоногтой үед бол миний хордлого мордлогын нэтер бол ерөөсөө эхлээгүй байсан. Тэгээд 4-7 хоногтойгоос хамгийн аимшигтай нөгөө ядарл толон нойр нь одоо ингээ гараад ирж байгаа штэ. Тэрэн дээр нэмэгдээ шууд өтгөн хаталт. Шууд ихээс өтгөн хаталт. Тэгээд хий дүүрэлт. Би энэ дээр нэг зураг оруулчих заяа. Би яг 4-7 хоногтой үедээ одоо нэг тийм хий дүүрээд гидс маань ингээ төвийгээд явцсан. Тэгээ 4-7 хоногтой үед чинь хүүхэд чинь дөнгөж одоо бараг нөгөө гүнждэг үүр маягийн юм жижигхэн байгаа штэ тий. Тийм байж ч юм уу гидсмийн товооцсон байсан. Тэгсэн чинь энэ нь болохоор нөгөө хий дүүрэлтээс болдго юм лээ. Тэгээ зарим хүмүүс чинь үе миний хүүхд ийм том юм багтаа гэ. Тэгээд андаараад идэм юм лээ. Тэгсэн чинь нөгөөх нь хий дүүрсэн. Эхний ер нь тэгээ 4 5 6 7 хоног бол яг л нөгөө хий дүүрэлтээс болж гидсэл цүдийгээд байдаг юм лээ. Тэрнээс хүүхд чинь нэг юм үр шиг юм жижигхэн хэмжээтэй хамж юу гэж тийм том болохоо. Тэгэж юу аажсан. Тэгээ өтгөн хаталт айгүй хэцүү байсан. Хамгийн хэцүү нөгөө нэг хий дүүрээл ингээл айгүй сайн тухгүй болоод дэлхийгээ гаргаж марч юм шиг тэгээ хий нь гарахгүй бас хэцүү үзсэн. Тэгэл нөгөө ногоо могооны жүүсм суугаадсэн штэ. Тэгсэн ирнэл миний гол нэлийн хэцүүсэн. Тэгтээ азар нөгөө сэтгэл санааны байдал штэ. Тэгээ шууд одоо навс ундаг хүмүүс эдэг штэ. Тийм мөрөөс надад болоогүй. Тэг ерөөсөө яг нэг жоохон нэг гунигтай кино мино ч юм уу те. Тиймэрхүү юм харангууд яг жоохон уярдаг ч юм уу, жоохон нулимс цэглэх юм байна заа. Тэрнээс нөгөө зарим хүмүүс чинь нөгөө нөхөр мөхөрийг харахаар уур өрөөд идэг. Тэгээд идэв штэ. Айгу стресстэй ч юм уу тэгдэг гэж зарим нь бүр ингэ айж майдаг гэх тиймэрхүү юм. Ерөөс тийм гараагүй ш. Миний хувьд бол сэтгэл санааны хувьд бол ерөөс тийм байхгүй айгу гоё байсан. Харин би наацтай гэж боддог сэтгэл санааны тал дээр би бүр яг л бүр тайван байдаг. Бүр яг тэр үеэрээс ерөөс өөрчлөгдөг. Тэгээ манай нөхөр ч чиний ерөөсөө сэтгэл санаа манаа ч ерөөсөө ааш маш ч яахгүй шүү те гэдэг. Наа жоох аашнал гэж бодсон юм шиг байгаа. Хазар тийм байгаагүй. Тэгэхээр одоо юундаа ч ууралц стресс гэх юм бол ерөөсөө гараагүй хазар тийм ерөөс байхгүйсэн. Тэгэхээр миний бодлохоор сэтгэл зүйн хувьд бол нэлээд тайван тийм байсан баа. Би нөгөө анхны үзлэг дээр болохоор 8-7 хоногтой гэж бодоод очиод үзүүлсэн чинь яг нөгөө хүүхд маань 6-7 хоногтой болж таарсан шүү дээ тий. Өмнөх бичлэг дээр ярьсан шиг. Тэгээд тэр үе чинь нөгөө зүрхний цохилт мохилтон 6-7 хоногтой орж ирээгүй зүгээр нэг бүр хийм харчил заа тэгээд яваад явж ирсэн шүү дээ. Тэгээд дараа нь 3-7 хоногийн дараа хурж ирээд буюу 9-7 хоногтой үзүүлсэн чинь яг нэг зүрхний цохилт мохилтон орж ирээд тэгээд анх зүрхний цохилтын сонсоод амар сэтгэл хөдлөөд би жоохон нулимс гараад тэгжсэн өрөөнд дотор. Тийм. Тэр үед айгуу гоё яасан. Хамгийн анх нэг яг л одоо хүүхдтэй жинхэнэ амьд бит миний биэнд байна гэж одоо бодогдсон гэх юм уу. Тэгээд 9-7 хоногийн тэр үзлэг дээр болохоор нэг бас нэг хийх юм ярьдгүй мөлий. Тэгэл витамин тэрсээ угаарэ 4-7 хоногийн дараа буюу 13-7 хоногтой одоо хүрээд иргээд гэдэм мөлий. Америкт ер нь тэгэл эхний үеүүдэд бол дандаа 4-7 хоног гэл цагаа аваад яваад байдаг. Тэгээ одоо зээг 4-7 хоног байхгүй 6-7 хоногтой ирээд үзэлцсэн юм чинь 9-9-өөс эхлээд
Тэгээд 13, 17, одоо ингээд 21 гээд би өнөөдөр яг 21/7-ны үзэлтэд орж байгаа юм. Тэгээ ингэж яагаад жоохон томронгууд 2-7 хоногийн зайтай одоо юу адаг цагаа авч эхэлт юм лээ. За тэгээ бүр төрөх төхөөд ирэхээр 7 хоногийн зайтай 7 хоногт нэг удаа эмч дээр очиж үзүүлнэ гэдэг юм л. Ер нь тиймэрхүү журмаар явдаг юм л. За тэгээ ер нь одоо 5-аас 6, 7 хоногоос эхлээд ер нь би жоохон эвгүүтж ирсэн. Тэгээ жирэмсний 5-аас 6, 7 хоногт бол нөө хоолоо хийгээд сайхан нөгөө нэг элдвийн хоол мол те хийж иддэг байсан хүн чинь чадхаа болоод ирсэн. Хоолоо хийх гэж нөгөө хамар мамраа дараад үхрийн мах үнэрлж чадахгүй. Тэгээ үхрийн мах үнэрлэнгүүд бүр үхрийн махны дээр цос мос нь бүр амар заваа үнэртдэг юм л ш. Би ч нөгөө махан амар дуртай ч үхрийн мах идэж чадхаа болоод тэрээс дахины мах арай хийж идчихсэн. Тэгээд би ч нөгөө гэртээ ингээд нөгөө ажиллахгүй болцсон байгаа шүү дээ. Ажлаа хийхгүй болцсон. Тэгээ манай хурчин ажилдаа яваад ирж байгаа юм чинь би ч бас нөхрөө ирэхээс өмнө хоол молыг хийгээд өөрөө ч гэсэн бас хоол хийгээд идчихэл надад бас ингээд юутай шүү дээ. Аштай шүү дээ тий. Хоол хийхгүй өдөржин ингээд үлэн суугаад тэлтэй нэш. Тэгээл хамраа чимэгч жагаад хоол хийж эхэлсэндээ 5, 6, 7 хоногтойгоос эхлээд тэгээ өөр ирэхгүй өсөөсөө бас юм мэдэхгүй болохоор амар сүлдэх гадсан би бүр. Тэгэл ямар ч сан хийж чадах хоолоо хийгээл идж чадах хүнсээ л идээд явдаг байсан. Тэгээ нэг хэсэг бол манай нөхөр бол надад жоохон чирэгдээд байнга дахианы мах идээд тэгээд ер нь миний идсэн юм л идээд явцсан. Тэгээ бас орох хоосон тий ажилласаа ирэхэд нас нэг хоол ундаггүй суухаас муухай. Дээрээс нь би өөрөө юм идэхгүй байх бас надад муу учраас тэгэл бүр хамаг юм дарж байгаа л хоолоо хийдэг байсан да тэр үед. Тэгтээ хой гайгүй тэгээд босон шүү. Тэгэл хамаг юм дарж барайл хоол ундаа хийгээл. За тэгээ үхрийн мах бол надад үнэхээр нөө би бүр идэж чадахгүй байсан. Тэгээд нөө хит шарсан хоол биш үү тий. Тэрний зур тосын үнэрлэл өгөөд сүрдэг байсан. Өөрдөн зүгээр идэх хоол бол байхгүй шүү. Тэгээд өөрчн тэгээ ногоо жимснүүд л арай гайгүй идчихсэн. Ногоо жимс хэрчиж идэхэд бол арай гайгүй. Гэхдээ зарим нэгэн жимс бол идэж чадахгүйсэн учраас би үнэрлж ягаад тий дэлгүүр мэлгүүр орохоор үнэрлж үзэж байгаа. За би энийг идэж чадах юм байна гэсэн жимсээ авдаг байсан. Тэгэхээр 6-7 хоног болон 7-7 хоногоос эхлээд ер нь тэгээд идэж чадах хүнсээ ер нь хүнсний юмнуудаа цуглуулад жоохон хязгаарлагдмал болж эхэлсэн. Тэгээд тэрнээс болоод би мэдээж хэрэг ойлгохтой нөө урдных шиг идэж чадахгүй байгаа шүү дээ тий. 3 үе шууд хассан. 3 үе шууд би ихний trimester дээр хассан. Амархан хасаал тэгээл за яг одоо иймэрх юм угаасаа байдгийм мэлээ гээл. Тэгэл нэг юу байгаагүй тоогоогүй. Гэтэ ингээд идэж чадахгүй мөртлөө айгүй муухай штэ тэ өлсөд идэх юм хэлээ л тэ. Амар өлөн болчт юм л. Тэгээ нэг юмны үнэр авч чадахгүй тэгээ тиймэрхүү байгаа мөртлөө муухай өлөн болоод тэгээд би бүр яах вэ би одоо юу нэмж идэх үү ийм өлөн байгаа тийм гэж бодоод бас нэтэр сайн хайсан л да. Тэгсэн чинь нэг грек йогурт гэдэг дээ штэ тэ. Тос бахтай ер нь айгүй сайн йогурт гэж ярьдаг штэ. Тэрийг аваад идсэн чи гайгүйсэн шүү. Тэгээ би грек йогуртн дээрээ бөөрл цөннэрс мэсгээд төрөл бүрийн жимснүүд тавьж идэхээр арай нөгөө нэг тийм уураглаг, кальцлаг болоод тэгж идчихсэн байгаа. За тэгээд дээрээс нь нэмээд штэ crackers гэдэг одоо монголоор жигмэг гэх юм уу. Тэгээд энэ нь болохоор зөв гурилан жигмэг биш. Нөгөө нэг бүхэл бүрийн гурил мөрлөөр хийсэн тийм эрүүл одоо юутай найрлагатай юм жигмэг багхгүй юу. Тэгээ голцоо дотор нь одоо чия өрмөр оруулсан. За тэгэл нөгөө нэг оливын тостой тэгээд далайн юм одоо хэрэгтэй одоо тиймэрхүү элемент орсон гэдэг. Ер нь бол эрүүл одоо жигмэг гэж хэлчихэж болно. Тэрийг нь штэ жирэмсэн байгаа хүмүүс амар хийдэг юм лээ. Би тэрийг олж мэдээд тэгээд дэлгүүр ороод авсан байхгүй юу. Тэгсэн чинь нэрээ дажгүй орд юм лээ. Хордлоготой хүмүүс crackers идээд үзээрээ.
Тэгээ би бүр сүүл рүүгээ crackers иж аваад юу болсон бэ гэхээр орой унтахаас өмнө орныхаа хажууд тавьчин заяа. Тэгэл би чинь 9 цагт унтчихдаг байхгүй манай гэр бүл чинь. Тэгэл ер нь 11-11-д өсөд сэрнэ. Амар үлээ. Тэгээ 11-ээс сэрэнгууд нөө crackers чи яд чих тайг шаржигнуур штэ дуурдаг. Тэгээд гисэн чинь нөгөөтэн шүнд шарах гэл доогоргаал би идээд байгаа байхгүй. Тэгэхээр манай нөхөр сэрдгүүст амар нойрмог. Би хажууд нь юм идэл усуугал шар гэл дуургаад тагч сэрэхгүй. Манай нохоо болохоор сэрхэн сэрэн заяа хажууд байгаа юм чинь. Тэгтээ юугаад идэгсэн нойроо харамлаад миний нөх хоолноос гуйж чаддаггүй. Нэг арай шүн бол арайш хоолгүйгээд эн чинь сэрхэн цаашаа юм тий. Тэгээд юугаад гэсэн манай нохооч. Ваа зүудлээд энэ хажууд. Гэцэг. Тэгээ crackers идчихсэн. Тэгээ та нар ер нь тийм crackers Монголд хэрвээ зардаг бол аваад идээд үзээр амар айгуу гоё үеиг үлсэхгүй. Тэгэхээр нөгөө хордлоготой иймэрхүү үедээ болохоор би ер нь бол жимс гэн. За мах идсэн ч гэсэн дахианы мах идээд тэгээд аль болох бүр хамтлагч энийг тэрэ бахтай тиймэрхүү хоолнууд хийж идчихсэн. Ингэж байгаа л за би энийг идэж чадах юм, энийг идэж чадахгүй юм байна гээл тэгэл. Тэгээ ер нь чадах юмаа идээ, чадахгүй юмаа тэгэл орхиол нэг тиймэрхүү байдлаар л өнгөрсөн. Нэг удаа манай нөхөр заяа. За чи ер нь зөвхөн хүрийн мах идээд үзээ. Хүрийн махтай шүл хийдэг юм да. Хүрийн махтай шүл хийгээ. Тэгээд юугаад хажуугаар нь усан төмс хажуугаар нь хийж мэгээ заяа. Тэгээ би идэж чадахгүй. Би ингээд яг одоо энэ орон дээр ингээд хөвчихсэн байхгүй юу? Би наадах жийж чадахгүй хэрэггүй гэдэг чинь за ер нь оролдоод үзээ гэж далжганаад юм байна. Тэгээ би за хүн хилээд ах чинь гэдэг ямар ч хэлэн дээр нэг жоохон тавиад ингэсэн шууд бөөлц хүрэл заа би бүр яг хогоолал гасгүйгээр ууд аваад ир гэд хэлсэн. Тэгсэн манай нөхөр галтгоор орол уудгүйгээл нэг 2 уу тавьчихсан. Тэгэл би бүр амар бөөлцсөн ш тэр үед. Тэгээ би бөөцнийхаа дараа тэгтээ амар гоё нөгөө нэг хөнгөрсөн мэдрэмж авдсан шүү дээ тий. Тийм мэдрэмж авсан. Тэгээ би хийсэн хүн хилээд ах чинь нөгөө бүрийн мах өгөөд гэдгсэн чинь яана гэдсэн. Тэгээ ер нь идэж чадахгүй юм угаасаа хүн жимсэн хүн идэж чаддгүй юм лээ. Тэгэхээр хүчлээд хийрэг ерөөсөө байхгүй. Тэгээл ер нь орхицсан дээр идэхгүй юм анханаас идэхгүйсэн тэр. Тэгээ манай нөхөрч хоол аваад галтгоор орол хөргчөндөө ийгт идэж чадахгүй гэдэг чинь идээд үзээл гэдэг мангартаац нөгөө нэг зүгээр л нэг нөгөө хүн заримдаа нэг өвдөж мөвдгөөр нэг хоол мал идмээргүй санагддээ шүү дээ тий. Тэрний шиг л гэж бодсон юм шүү. Тэгээд тэрнээс хойш миний одоо дургу идэхгүй гэсэн юм гэрээс авчирч өгөө болцсон. Хаширсан гэдэг шиг. Яа тийм болж исэн. Тэгээ хамгийн гол нь яг хөө тэгээ хордон мордлоод хэсгээд өнгөрж исэн заа. Тэгээ хордлогон дээр нэмэгдээд надад хамгийн хэцүү байсан юм нь болохоор цээж хорсол. Бүр ингээд жоогоо юм эзмөрдлөө би ингээд ингэсэн юм шиг тулцсан юм шиг надад санагддаг байсан байхгүй юу. Тэр амар хэцүү. Тэгээл нөгөө хий дүүрээ дээрээс нь тэгээ өвдгөн хатаад ирэнгууд бүр хэцүү санагдаад нэг хэсэг би за 2-3 хоног энэ орон дээр ерөөсөө л ингээд хэвтэл аниме үзэл заяа. Тэгээд жоохон нэг жимс идсэн болоод усмос угасан болоод тэгэл буцаад унтаал. Тэгээд босч ирж буцаж анимегээ үзэл. Тэгээд нэг 2-3 хоног тэгж хэвцсэн шүү би. Яг нам хэвцээ. Бүр хүч гардгүй мэлээ. Тэгээ би сүүл рүү амар сүлдээд 2-3 хоног тэгж хэвтгэр чинь. Тэгээ би нөхрөөгөө хэлсэн байхгүй жива. Эмч намайг пепсид гэд нөгөө нэг цээж хорсолтонд хэрэгтэй. Тэрийг ууж олно гэсэн. Тэрийг аваад ир. Тэгээд нөгөө хөтөн хаталтанд зориулаад магнезиум оксид аваад ир гэд. Цаадны чи юу явуулаа? Эмийн сан явуулаад. Тэгээ бас нөгөө юу штэ ginger буюу нөгөө цагаан гааны шүүс чинь бас хоол шингэлтэнд их сайн байдаг штэ. Жуус. Тэгээ цагаан гааны тийм одоо жуус авчир гэд. Тэгээ явуулсан ч овоо манай хөрч аваад хоолоод аваад ирсэн. Тэгээ авчирхаар нь би дөө бүгднгийн тэгэл яг дараалал ингээд уугаал тэгсэн чи бүр амар гоёсон ш. Тэгээ би бодсон ш. 2-3 хоног ингээд зоовж хөвтөж яхаар эртгэн шиг энэ минийг нь аваад хэрглэж яахгүй явдаа гэд.
Тэг бүр амар сайхан болдом л. Тэг би бүр нөө магнезиум оксидыг чинь 2-ыг ууцсан байсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь тэгэл нэг удаагүй те ус мусаа нэмээд уугаад ингэжсэн чи яг хүндрээл. Тэг хүндрэхэр чи нөгөө тэг гизэн дотроос химийн гараа тэнгууд ингээд гизмэз амар тухтай болоо. Тэгэл нөгөө пепсид гэдэг имийн уусан чинь цээж хорслох гайг болоо. Тэгээ би баярлалаа. Ашиггүй дээ одоо эртхэн ингэчээдэг байж. Тэгж нөгөө нэг хэцүү амар зовиртой байгаа үед бас тэгээд гүрийгээд ах хэцүү мөлий. Яг нэг хэрэгтэй нэг ганц хоёр тэ сайн жирэмсэн үүнд нэг тийм хор нөлөөгүй юмнуудаа олоод аваад хэргэлцэн дээр юм лээ. Бид өмнөх бичлэгэн дээр яг пепсид энтрийг ярьсан болохоор та нар тэндээс ороод тэгэд зураг мургийг хараарай за. Тэгэхээр ер нь бол ингээ хордогтой биеийн айгүй хэцүү байгаа. Тэгээ бүр ингээ борч чадахгүй байгаа тиймэрхүү үе мэдээж хэрэг хүнд гарна штэ. Тэгээ магадгүй зарим хүмүүс бол ерөөсө хордлогогүй гоё юм лээ. Тиймэрхүү юм гарч байгаа мал хажууд бас туслах хүн байвал амар зүгээр санагдсан. Тэгээд хэрэгтэй юм аваад иргээд яг нөхөр яг бүр амар хэрэгтэй үед ингээд яг тэр үед ядаж амралтын өдөр таарсан байсан. Тэгээд явсан чинь хажууд хүн байх амар нэмэртэй юм лээ. Жохон дахианы шүлмэл хийгээд үг гэхээр хийгээд өгчдөг те. Тэгэхээр бас нэг хажууд хүн ч гэсэн нэг хүн өвдөж яхад хүн ингээд байнгут чинь заавал нэг хүчлээл өөрөө босоол юм хийх хэрэг байхгүй. Амар дэмтэй санагдсан. Би тэгээд бас тэр үед бас манай нөхөр ус айгуу сайн намайг халамжсан шүү гэж бодоод Өхрийн махны шүл өгснэгээс тооцвол тэрийгээс тооцвол юм гайгүй хөөрхөн. Юм зөөгөл нааш чааш яваалсан хөөрхөн. Тэг гоё өсөн. Гайгүй давсан шүү бас ч гэж. Тэгээд ер нь бол ингээд хордлого мордлогын нэг тэр арай гайгүй болж эхэлж байгаа байхгүй 2-3 хоног шамбирсны эцэст. Тэгээд дараа нь болохоор юу яасан нөгөө нэг үнэрлэх мэдрэхүйч бас амар хэмзэг болчт юм билээ штэ тий. Тэгсэн чинь нөгөө юу ч байсан ингээл хоол ундны үнэр зэрлэг амар холоос үнэрх юм аа ядчих хат. Тэгээ би ч нөгөө нэг би энэ өрөөндөө байгаа үед манай нөхөр хоол хийх юм бол би шууд энийг хаачдаг. Манай нөхрийн идэж байгаа хоол надад таалагддаг учраас тэгээд өөрөө хоол хийхдээ болохоор хамрааж юм хийж ч юм уу те нэг тиймэрхүү арга маргаар хийждэг зэ. Тэгээ манайх ч бас нохоод штэ манай нохоо та нар харсан штэ. Манай нөгөө нэг хайртай нохооны чинь хөөхөн биений үнэр нь бүр мангар өмхийн үнэртэй болж үнэртэй. Би ч бүр биенийх нь үнэр мөнгийг жоох хөөхтийн нөгөө хөлмөл үнэрлж байгаа юм шиг үнэрлдэг байхгүй юу. Үнсэл үнэрлэл амар эрхлүүлдэг гэсэн байхгүй. Нохооныхоо үнэрийг авах байлоод тэ нохоогоо зашиж жоохон цаашаа. Тэний ганц хоёр үнсчээл нэг өдөртөө нэг их ойртохгүй байгааз. Тэгэхгүй бол угаасаа яг диско эвгүй мэлээ бүр ингээд амар муухан үнэрт тийм лээ. Тэгээ одоо болохоор эргээд зүгээр болцсон үед юус тийм муухан үнэр надад үнэрдэхгүй байгаа байхгүй. Тэгээ жирэмсэн болохоор тэгээд эхний 7 хоногудад юм болгоны үнэр айгуу зааван болж үнэрт тийм лээ. Нөгөө ямар сайндаа нөгөө гарын савн би тийм нэг үнэртэй гарын сав юус хэрэгэлдэггүй байхгүй юу. Тэгсэн чи миний гарын савн бүр амар муухан үнэртэй. Тэгээ би гарын савнгаа гаргаж хайсан шүү дээ. Тэгээд бүр дэлгүүр орохдоо ямар ч үнэргүй гарын сав аваад тэг гэртээ лаа асаад тойш лаанууд асааж чадхаа болоо. Лаануудаа гаргаж хаяад өрөөнд үнэртүүлэгч одоо залгуурт залгаад үлдээчдэг амар гой үнэр гаргадаг. Тэр мэр бүгд байхгүй. Бүгднийг гаргаж хайсан шүү дээ. Тэгэл ерөөсө ганц гаргаж хайж болохгүй үнэр байсан. Тэр манай нохоо энд ормд чинь. Тэр үнэрл жоохон гурц байсан да. Бусад үнэрүүдийг бол би бүгднийг гаргасан да. Тэгээд юу хата гэсэн тэр нэг амар эмзэг болоод тэгж байгаа гэж байна. Тэр нь тэгсэн чинь яг ингээд уншсан чинь эмэгтэй хүн бол ингээд өөрийгөө янз бүрийн хорт үнэр химийн бодис инээтрээс хамгаалахын тулд тийм одоо эмзэг одоо тийм үнэр тийм соргог болдог гэж хэлсэн шүү дээ. Яг тэр үедээ. Дээрээс нь мэдээж хэрэг нөгөө гормоны өөрчлөлт аягүй их нөлөөлж байгаа. Тэрээс нөлөөд байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүний бие бас амар гайхалтай. Өөрийгөө тийм хүүхдэд дөнгөж боожж байгаа хүүхдэд хамгаалахын тулд энэ муухан үнэртэй тий бидний гой гэж хэрэгэлдэг гоо сайхны бүтээгдэхүүн гэдэг шууд голж эхэлт юм хэлээ л дээ.
Тэгээд дараагийн бас илэржсэн шинж тэмдэг нь болохоор 5-7 хоногтойгоос эхлээд би яг юу болсон амар их шээдэг болсон. Тэгээд айгүй их шээж ихсэн. Тэгээд нөгөө яг нөгөө май томроод ирэхээрээ давсаг тараад тэгээд их шээдэг болд юм лээ. Яа тэр нь болсон бүр амар их шээгэл ирсэн л дээ. Тэгээ бас нэг юм юу вэ гэхэлэр нөгөө нэг юм гар яг гизний доогуур буюу те би энэ дээр зураг оруулчих заа. Яг нөгөө нэг өндгөвчний тэрайваас ингээ хатгаж өвддөг юм лээ л дээ. Тэр нь яг 5-7 хоногтод ихсэн шүнээрээ тэрийг заавал хийх хэрэгтэй юм лээ. Яг тэгэхээр тэр өвдөлтийг бас яг нөгөө юу гэж хэлдгийг мэдэхгүй хүмүүс тонус гээгээд яваад идэм лээ. Тэгээ тэр өвдөлт болохоор ингээд яг ингэ хатгаад байгаа юм шиг час хийж өвддөг заа. Тэгсэн чинь тэрийг болохоор англиар round ligament pain гэдэг заа. Яг нөгөө ангаахын нэрийг би үнэхээр монголоор мэдэхгүй заа. Ангаахын хүн биш болохоор ямар ч ligament гэдэг чинь болохоор шүрмэс гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр нэг тийм гидсэнд бас нэг юм шүрмэс эд юм лээ. Тэр шүрмэс нь штэ те умаа ингээд хүүхдээ тээж эхлээд ингээд суунахад тэр процессаас ингээд суун чагсаад ингээд байдаг гэж байгаа байхгүй. Тэрнээс болоод яг хатгаж байгаа юм шиг гизээр ингээд доогуур гэж өвддөг. Тэр өвдөлт бол заа эхлээд жирэмсэн болсноос эхэлж өвдөн. Тэгээ юу н гайг болох үедээ гайг болчихно. Тэгээ бэж жагаад ер нь ингээд өвдөөл гайг болоод өвдөөл гайг болоод жирэмсний туршид тэгдэм билээ. Тэгээ одоо хүртэл би яг 21-7 хоногтай байгаа шүү дээ. Тэгсэн ч гэсэн яг шүрмс нь бас өвдөд байгаа. Тэгээ би бүр одоо хувьд арилнтайгаа эвлэрээд энэ өвдөлт бол зүгээр энгийн өвдөлт гэдээ бүр ингээд тоохоо болцсон гэх юм уу? Энэ өвдөлтийг ер нь гайгүй болгох арга бол бөмбөгөн дээрээ сууж стретчинг буюу нөгөө сунгалтын дасгалууд хийх, тэгээд хөнгөн алхах, тэгээ сайхан шингийн юм уугаад сайхан амрах. Тэр нь хамгийн сайн юм лээ. Тэгээ би тэрийг хийгээд юу н гайгүй болгочдөг. Одоо ч жоохон хаяа өвдөөл юмнууд нь яг хийдэг юмнуудаа л хийдэг сунгалтаа хийгээл жоохон хөнгө алхаал. Тэгэл таг хөдөлгөөний хойч бол ерөөсөө болохгүй юм лээ. Тэгэхэл юм бол тэгэл улам одоо нэг шүрмс нь ингээд өвдөд байгаа шүү дээ. Тэрийг тэгээд юу ч хийхгүй орчин суух. Тэрийг зөөлөх ингээд бөмбөн дээрээ сууж агаад хоёр талаараа ингээд ч юм уу те. Ингээд нэг хип гэл яг нэг арцгаа сунгаад ингээд асаал идэв ш. Тэгэхээр ингээд шал өөрөөд байхгүй. Яг та нар өөрснөө хийгээд үзвэл бас мэдэгдэнэх. Би чинь тэр бөмбөгтөө дасгалыг бас жирэмсэн босноос хойш хийсэн 4-7 хоногтойгоос. Тэгэхээр өөр одоо дассан гэсэн үг. Энэ дээр бас нэг нэмээд хэлгээд жирэмсний эхний trimester дээр надад бол илрээгүй шинж тэмдэг шүү. За цус гарах, доошоо цус жоохон алдах. Тэр олоо шүү дээ. Зарим хүмүүс илэрдэг. Тэгэхээр нөгөө эхний жирэмсний хэдэн 7 хоногт жоохон цус тусалсан. За ягаан өнгөтэй, бор өнгөтэй юм жоохон тусалсан цуснууд бол зүгээр хийвэн гэж байгаа байхгүй юу? Яад зарим хүмүүс тэгж цус жоохон ингээд туслаад байдаг вэ гэхлээр нөгөө урагчин яг нөгөө нэг эмхтэн хүний умайд одоо ингээд тогтно шүү дээ. Инсталл хийгдээд одоо програмаар бол инсталл хийгдэн гэж байна. Ингээд тогтно шүү. Тэгэхэд жоохон цус гардаг гэж аахгүй зарим хүний юунаас. Тэгээд тэр болохоор жоохон гарсан ямар ч асуудал байхгүй. Энэ бол энгийн гэж байгаа. Тим хүмүүс бүр амар их байд юм лээ. Энэс нэг Америк хүүхнүүдийн жирэмсний хүүхнүүдийн групп байдаг байхгүй. Тэр мөрөн дээр яг тэгж гарсан хүмүүс бас байд юм лээ. Минийх бол ерөөсөө нэг ч удаа тийм цус мус гарч байгаагүй. Тэгэхээр зарим хүмүүс болохоор мэдхгүй болохоор шууд паниктаад хүүхдэн зурбах гэдэг юм болов энэ дээрээ бодчихдаг. Яг үүндээ бол тийм жоохон цустэй тусалсан юмнууд бол ямар ч аюулахгүй. Тэр бол яг умайд чинь хүүхдээ чинь те одоо нөгөө нэг ураг маань ингээд яг суулгагдаад тэрнээс жоохон гарсан цус байгаа шүү гэж үздэг юм лээ. Харин эсэгээрээ бүр ингээд амар яг юм ирж байгаа юм шиг бүр цус гарна штэ. Бүр нилээн ингээд хасгарч гарна штэ. Тэгэж гарах юм бол яаралтай эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Жоохон туслаад тэгээ дахиж гарахгүй ч юм уу те тиймэрхүү байх юм бол хүүхд чи яг тогтож эхлээд тэр процесс ингэж явагдаж байгаа юм байна гэж үздэг юм лээ. Тэгээ нөгөө эхний trimester дээр хүмүүс ч бас амар их юм ярьдаг нь миний гиз гарч ирэхгүй байна гэдэг юм яриад байдсан штэ. Миний гиз ерөөсө гарч ирэхгүй байна. Ч юм уу зарим хүмүүс болохоор миний гиз амар томорчлоо гэдэг ингээд санаа зовоод эсвэл жингийн одоо асуудал ч юм уу энэ төр юм дээр амар их санаа зовд юм л ихний. Тэгэхээр гиз том жижиг байх бүр юу ямар ч хамаарал байхгүй зэ. Тэр одоо миний гиз одоо нэг хүнийхээс жижиг байлаа гэж ч юм уу жоохон том байлаа гэдэг ерөөсө муу гэсэн үг ерөөсө биш. Яа тэгэхээр
жирэмсний эхний 7 хоногуудыг сая хийсэнчлэн нөгөө нэг өтгөн хатаад тэгээ баасчин гарахаа болоод тэгээд юу ааж эхлэн хий дүүрээд эхлэхээр хүний гиз хүсээгүй томорч эхлэн. Тэгэхээр зарим хүнийх бүр цүдэж томорно гиз дүүрээд ирэхээр. Тэгэхээр тэр бол нөгөө хүүхдэн томорч ч юм уу өөр амар таргалаад байгаа шинж бол ерөөсөө биш. Төр зургийн шинж тэмдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр нь бити санаа зовоорой гэж хэлээ. Эсэргээр ерөөсөө гизэн гарч ирдэг хүмүүсээ тэг бүр ихний 13-7 хоног тэг 27 хоног хүртэл гизэн гарч ирдэг хүмүүсээс байдаг. Бүр ингээд яг бүр нэг flat бүр нэг gym юм хийдэг амар фитнес хийдэг хүмүүсэд юм бийтэй адилхан. Тийм хүмүүсээс байдаг бүр биеийн онцлог. Тэгэхээр тийм нөгөө нэг гизний том жижиг ерөөсөө хамаагүй эход үзүүлээд бүх юм хийвэн байвал гиз чинь том жижиг нь ерөөс хамаахгүй. Дээрээс нөгөө нэг хүн болгон маань жирэмсэн болохоос өмнө өөрснөө тийм том гизтэй байсан уу, сунсан гизтэй байсан уу? Угаасаа нөгөө нэг кор булчин байгаа шүү дээ, дотоод булчин тийм. Тэр булчин одоо маш тийм хатуу тийм бүтэцтэй хүмүүс байдаг. Баргийн бол ингээд суларч гарч ирдэггүй. Зарим хүний гизний булчин айгуу суул байгаа. Тэрнээсээ шалтгаалаад хүний тийм гиз томрох жижигрэх хий дүүрэлт мөрлөлт гэдэг амар хэм нөлөөлдөг байхгүй. Тэгэхээр тэр гизний том жижиг бол ерөөсөө хамаарал байхгүй шүү гэж хэлээ. Ер нь ихэнх анхлан жирэмсэн болж байгаа хүмүүс тэрэнд бүр айгүй амар санаа зовоод идэв юм лээ. Би бол тэр санаа зовгүй. Угаасаа том жижиг намаагүй эмч зүгээр гэж авч хин тамаад тэгээ уншаадсан ч угаасаа ч нэрээ тийм юм хамаарал байхгүй мэл. За ингээд ихний trimester-ийн шинж тэмдгүүд бол нэг иймэрхүү л байсан. Минийх бол нэг иймэрхүү процесстэй жоохон хэцүү үед бас байгаа. Гэхдээ минийх бол харьцангуй бас удаа үргэлжлээгүй. Бид хоёр одоо хүүтэй болох гэж байгаа байхгүй, хүүсээ мэдсэн байгаа. Тэгээд хүү болохоор тэгсэн юм уу яасаа хордлого бол тэгж амар удаан бол үргэлжлээгүй 12-7 хоног гайг болцсон шүү. Тэгэхээр бас ч гэж гайгүй. Тэг хүүхд ер нь жоохон хөдлөөд ч юм уу томроод ирэхээр хордлого гайгүй болдог гэсэн үнэхээр үний юм билээ. Тэгээд ерөөхдөө нэг иймэрхүү шинж тэмдэгтэй байсан дөө. Өөрч нэг юм байгаагүй. Тэгээ миний нөгөө видеон дээр зарим хүмүүс нөхрөө танилцуулаач гэдэг юмнууд бичсэн билээ. Тэгээ манай нөхөр болохоор нөгөө иймэрхүү гэр бүлийн влог ч юм уу энэ төр юмд жоохон оролцох дурггүй өөрөө. Тэгээд нэлийн интроверт юм уу дотгошоо талтай хүн баггүй юу. Тэгээд дээрээс нь өөрийнх нь нөгөө эрхэлдэг ажил албан нь болохоор иймэрхүү одоо жишээ нь YouTube дээр юм тавигдаад нэг хобби амьдралаа ярих тиймэрхүү юм жоохон тохиромжгүй тийм ажил хийдэг хүн баггүй юу. Тэгэхээр манай нөхөр бол миний влогт баг орохгүй байх. За мерсер нэг хайлт гаруул гаж магадгүй. Тэгээ угаасаа өөрөө сонирхолтой юм чинь би нэгдүгээр нөхрөө гол хүчлээд оруулахгүй. Хоёрдугаар тийм нэг хосын влог ч юм уу тийм хосын одоо видео хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Нэг тиймэрхүү юмнууд бол бит хоёр үнэхээр тиймэрхүү нэг сонирхолтой. Тэгээ би бинийгаа суулгачаад тэгээ хин чи надад хайртай мó үгүй мó гэх нэг тиймэрхүү юм асуусан ч юм уу бит хоёр танилцаад хин эхэлж дууралсан ч юм уу нэг тиймэрхүү юм жоохон яахад хоёлоо кринж гэж боддог байхгүй бит хоёр. Тэгээ тийм болохоор бит хоёр нэг тиймэрхүү юмнууд л хийхгүй шүү гэдгээ хэлчихё. Тэгээд яг мерсер гарч ээж магадгүй. Дээрээс нь манай нөхөр чинь Америк хүн баггүй юу. Тэгэхээр бит хоёр видео хийх юм бол тэгээ англиар ярих хэрэг гарна. За тэгээ сабтайтл энтрийг оруулна. Тэгээд би залхуураад яшиг шиг. Угаасаа манай нөхөр тиймэрхүү юм жоохон дурггүй. Ер нь ингээ мөрөөрөө нэг тийм залуучууд байдэн штэ тий. Дуу аж төрлөө хийгээл тэгэл хариуцлагатай гэр орн аваад явж идэг. Энгийн нэг залуучууд байдэн ш. Нэг тиймэрхүү залуу байгаа шүү зэ. Тэгээ асуугаад байгаа хүмүүст нь Монгол биш ээ, Америк хүн. Тэгээд тийм нэг дотгошоо дүү тий. Мөрөөрөө юм сайн залуу байгаа. Тэгээ бид хоёр чинь нэг тиймэрхүү юм угаасаа хийх сонирхол байхгүй шүү гэлч. Манай гэрийнхэн, манай аав ээж, найз нөхөд маань бүгдээр манай нөхрийг мэднэ. Тэг ямар шүү сайн хүн. Би хажууд нь яаж гэрэлтэж байгааг мэдчихэж байгаа учраас тэгэл олны нүдэнд тэ ингээл бит хоёр ад жавалтайгаа гэл ингээл тэгж мэх жоохон эвгүй санагдаад идэм юм гэлээ. Бит хоёр чинь 2023 онд ирлээд он гараад тэ одоо бараг 3 жил болох байхгүй юу. Тэгэхээр тийм юм хийд хэрэггүй. Угаасаа суудсан би биндээ хайртай тийм хүмүүс хэрэггүй гэж боддیں۔
ингээ манай нөхөр ороод ирлээ. Бид хоёр одоо гарах гэж байна. Тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяр таа.